За би өөр хэм мэдж байгаа бүх мэдээлэл хэлээд явж болно. Тэн дээр бол асуудал байхгүй. За нийтдээ бол өнгөрсөн одоо энэ агаар орчны бохирдлыг бууруулах, утааг бууруулах гэдэг энэ төсөл дээр бол нийтдээ 5.6 их найт төгрөгийг бол зарцуулсан байна. Тэгээд 5.6 их найт. Тэгэхээр чинь баахан барих мөнгө. Тийм байна. За тэрнээс нь 2.9 их найт төгрөг нь орон сууц дэд бүтцийн хөрөнгө оруулалтанд бол зарцуулагдсан байна. Сайн мэцхан үзэгчдээ томчуудаас асууя нэвтрүүлгийн ээлж дугаар эхлэхэд бэлэн боллоо. Өнөөдөр наадтай ярилцахаар нийслэлийн засаг даргын орлогч Амгалан баярын амар түвш ирсэн байна. Сайн байна уу? Миний урилга хүлээн авч манай редакцид ирсэнд баярлалаа. За сайн байна уу? Баярлалаа. Өрсөнд баярлалаа. За томчуудаас асууя гэдэг нь харилцлага хүлээж чадахгүй хүнийг хэлж байгаа шүү. Өөр ямар нэгэн утга байхгүй шүү. За. Ойлгож байгаа. За өвөл болохоор одоо манай хотын одоо тренд асуудал гэх юм уу гол асуудал ингээ агарын бохирдол болж байна. Та чи агаар орчны бохирдол хариуцсан орлогч юм биш үү тий хотын дарга. Ерөнхийдөө бол нэлээд олон салбар байгаа. Харин тийм ээ ногоо өгчл байгаа. Тэгээд агаар орчны бохирдол. Тэгээд зүгээр агаарч орчны бохирдолтойгоо хамт орж ирж байгаа. Тэгээд сургууль цэцэрлэгийн асуудлууд орж ирнэ, эмнэлгийн асуудлууд орж ирнэ. Одоо энэ ханаа том Улаанбурхан гэж гарсан шүү дээ. Улаанбурханы хүртэл ингээ асуудлууд орж ирж байна. Тэгээд 9 сард өгөхөд эхлэнгүүд сургууль цэцэрлэгийн хүртээ хэмжээ ороод ирж байна. Сандал ширээний хэрэглээ хийн. Тэр байна одоо нэг гайг болоод эхлэнгүүд тэгээд Улаанбаатар хотын агарын бохирдол гэж ороод ирнэ. За тэгээд нэг цагаан сар дуусаад агаар орчны бохирдлын асуудлууд арай нэг наанжаад эхлэнгүүд бид нар дараачихаа өвлийнхээ бэлтгэл ажил руугаа орно. Тэгээ бүтээн байгуулалтын ажил руу, сургууль цэцэрлэгийн барилгын ажил руу орно, нэмлийн барилгын ажил руу. Тэгэл ерөөдөө 12 сар бол хүрэхгүй л байна. Болтгсон бол нэг 14, 15 сартай байсан бол жил нэг болчихгоо л. Тэгээ асуудал дуусахгүй байх л та. Одоо хүмүүсийн дунд байгаа юм. Одоо энэ саяны нэвтрүүлсэн хагас коксцын нөөцний чинь нөөц нь хангалттай байгаа юм. Хүмүүс яг нөөсөө авч чадчихам уу? Айгу дунданд хөрөлдөж байна. Нөөс байхгүй нэгэд таад гарч ирэхээр байгаа гэдэг. За энэ чинь нэг ийм асуудал болсон юм а. Өнгөрсөн жил манай Улаанбаатар хот бол нийтдээ 450 мянган сайжруулсан түлшийг үл төлсөн. Мянган тонн тий тооныг бол ингээд төлсөн. За энэ юу гэх юм бол энэ жилээс бид нэр хотуулаа системийг ашиглалтанд оруулаад тэрийг бол Монголиа за дээрэс нь хамсын системтэй ингээд бүтгэлийн системтэй ингээд хамтаа нэгтгэцэн. Тэгээд яасан чи яг манай Улаанбаатар хотод яг өнөөдрийн байдлаар 172 мянган гаруй өрх нүүрс төлж байгаа байхгүй юу. Тэгэд энэ систем рүү оруулаад Монголиа оруулаад гэсэн чи 285 мянган өрхүүд сайн карттай болж бүртгэгдэж гарч ирээд 172 мянган өрх биш 285 мянган өрх нүүрс судалдаж авдаг. Ийм үзэгдэл бол гарчиж байгаа байхгүй. За тэгээ энэ юу вэ хаана вэ гэх яг л ийм байд юм бэ гэж бид нэр системээр хөөгөөд айл өрхтөр нь хөөгөөд ин хөөгөө явсан чинь энэ асуудал нь яаж юм гэвэл нөгөө нүүрсний цэг дээр нүүрс буугангууд нэг юм 2 матиттай орж ирээд 5-аас 10 тонн мөс цэгтэй болж байгаа шүү дээ. Тэгэнгүүт матиттай орж ирээд 50-аас 60 карт, 20-аас 30 карт нэгэн зэрэг карванаасаа гаргаж ирж байгаад зөв шууд уншуулад нөгөө нэг буусан 5-аас 10 тонны хугацаанд бууж байгаа нүүрсийг чи зүгээр нэг эргэлтээр ачаа аваа авчиж байгаа байхгүй. Тэгээ тэр нь хаана яаж ийнэ гэсэн чинь манай Улаанбаатарт үйл ажиллагаа явуулж байгаа 170 гаруй уурын бол усан халаалтын тийм 100-ууд байгаа. Тэр 100-ууд руу үн нэмж зараад за заримдаа бол орон нутг руу үн нэмж зарж байгаа байхгүй. Энэ ямар асуудалтай яагаад бидэд энэ ач холбогдол өгöd вэ гэх юм бол энэ нүүрс маань өөрөө татаастай нүүрс. Яг үйлдвэрээсээ бид нэр ингээд шуудаалаад гарах юм бол нэг шуудаа буюу 25 хил нүүрс нь 25 мянган төгрөг гарч байгаа байхгүй. Тэгээд эн чинь татаас ороод иргэдийн карт дээр бол 3750 төгрөгөөр очиж байгаа байхгүй. Тэгэхээр нөгөөдөл чинь баахан олон тэр картуудыг ингээд цуглуулсан, хаанаас судалж авсан, хаанаас олж авсан тодорхой бус. Ингээд 60-70 картаа цуглуулсан 3750 төгрөгөөр нүүрсүүдийг бүгднийг хамж аваад цаашаага 15,000 20 мянгаар танил зарж байгаа байхгүй. Тийм. Тэгээд энэ ч юм бол яг ийм асуудал. Тэгээд тэгж авсан хүмүүсийг нь олоод яагаад ингэж байгаа хариуцлага тооцох юм нэг юм болсон юм. Тийм шүү дээ. Экологийн цагдаатай хамт ажиллаж байгаа шүү дээ. Тэгэхээр бид нэр Улаанбаатар хотоос гарч байгаа пост болгон дээр экологийн цагдаа ажиллаж байгаа. Тэр газар дээр нүртэл би өөрөө очиж ажиллаад нэлээд балбуулсан шүү дээ. Тэгээд нүүрсний бараг хулгайг илрүүлсэн анхны хүн боллоо гэдэг нэлээд сошиал балбуулсан. Гэхдээ энэ цаашаа ямар мессеж өгж ийнэ гэх юм бол төр энэ дээр хяналтаа тавьж байгаа шүү. Яагаад төр хяналтаа тавьж байгаа юм бэ гэх юм бол энэ татаастай учраас хяналтаа тавьж байгаа. Тэрнээс бол зах зээл дээр бол хяналт тавиагүй шүү дээ. Хэрвээ бид нэр татаас өгөхгүй яг шуудаа нүүрсийн 25 мянган төгрөгөөр борлуулдаг гэсэн бол тэр
уурын зуухан аавн уу, айл өрхөн аавн уу, хөдөө орон нутг руу гаргах нь нийслэлд ямар ч оролцоо байхгүй. Гэхдээ энэ дэр чинь бүхэл бүтэн 22,000 төгрөгийн татаас ингээд олгож байгаа тохиолдолд бид нар энэ нүүрстэй хяналт тавихгүй болвол дахиад энэ чинь дахиад манай улс орны л мөнгө гарч байгаа шүү дээ. Иргэдээр л очих хэвээр мөнгө л гарч байгаа шүү дээ. Одоо тэгээд тэрийг нийлрүүлээд яваад хангамж нь гайгүй болсон юм уу? Нүүрс нь гайгүй. Одоо энэ 172,000 айлчин гайгүй болж байгаа юм. За одоо ингээд 285,000 айл юм шиг ингээ карта явж байгаа шүү дээ. За тэгвэл бид нар чи сарын хугацаанд бол бөө хэрүүл урал болоод энэ асуудлыг шийдсэн. За одоо яг өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод 152,620 айл карттай идэвхтэй нүүрсээ төлж байна. За нийтдээ бол 425 нүүрс борлуулах цэг ажиллаж байгаа. За өнгөрсөн жил бол 600 цэг ажиллаж байсан. За яагаад 425 болсон бэ гэхээр бид нар энэ жил 3960 нэгч талбарыг чөлөөлсөн. Тэгэхээр нөө ханы материал, сэлб, баян уушуу, шар хад гэдэг эдгээр газар чөлөөлсөн газруудад бид нар дахиж нүүрсний цэг байгуулах шаардлага байхгүй шүү дээ. Тийм биз дээ. Цэг чөлөөлсөн газар юм чи. Тийм чинь бид нар 425 цэг дээр бол нүүрсээ борлуулалт хийж байгаа. За өнгөрсөн шөнө бидний нөөцөн дээр 425 цэгийн 421 цэг дээр нь бол нүүрсний нөөцтэй нийтдээ 2675 тонн нүүрсний илүүдэлтэй хонсон байна. За дунджаар бол ингээ харахад бид нэр өдөрт 1800-аас 2200 тонны илүүдэлтэй болох нь жоо. Тэгэхээр бол энэ үг чинь нүүрсний дутагдал энэ асуудлаа шийдсэн байна гэдэг. Яагаад бол бид нэр энэ нүүрсний хомсдол хаанаас үүсээд байна гэдгийг шийдлэх хэрэгтэй. Яагаад бол 5 толгой дээр нь хагас кокс нүүрс нь байна уу? Байна тий. За тэрийг бид нэр тээвэрлж байна. Яг цэг дээр нь очихоор нөгөө ирэг дээр нүүрс нь байхгүй болчихно гэдэг асуудал өсөд тэр нь юунаас юм яг энэ нөгөө нэг шагийн дамын ченжинг гэдэгтэй адилхан яг энэ нүүрсийг ингэж судалж аваад ийм асуудлууд гарсан. Энэ ингээ бүр өмнөх 2-3 жилээр энэ ингээд яваад эхэлсэн байжсэн асуудал. За энийг бол бид нэг захим шилжүүлж болсон бол энэ нэг бол тасн зогсоосон. Өнгөрсөн жил бид нэр 450,000 тонн нүүрсийг төлж исэн бол энэ ажлыг хийсний дараагаар энэ жил бид 340,000 тонн нүүрсийг бол ахуй хэрэглээнд түрэхээр ийм тооцоол гарсан байна. Тэгэхээр 110,000 тонн нүүрсийг бид нар зүгээр хулгаад алдчихсан байна л гэсэн тооцоол байгаа байхгүй. За дараагийн хүмүүсийн гайхаж байгаа юм. Яагаад заавал хагас кокс юм бэ? Тэр нь яагаад хятадаас орж ирж байгаа юм бэ? За Монголд үйлдвэр нь байхгүй байна. За тэгээ хятадаас орж. Тэгэд яагаад одоо энэ олон жилийн утаачдаа сүүлийн хэдэн жилийн хэсэг хүмүүсийн бизнес боллоо, хэсэг хүмүүсийн зовлон боллоо шүү дээ. Тэр одоо яагаад хагас коксыг одоо танаа багийнхан сонгосон юм. Тэгээ аюул бол эсэргүүцэлтэд тулсан шүү дээ. Тэр тодорхой судалгаан дээр үндэслэлсэн байлгүй дээ тийм. За хагас кокс бол өөрөө хагас кокс те коксцсан биш. Тэгвэл зарим хүмүүс чинь кокс гэдэг тийм. Хоруу чандыг бууруулаад тийм. За энэ дээр нөх юм бол бид нар олон улсын байгууллагуудаа за нэгдсэн үндэсний байгууллага Хүүхдийн сан, Дэлхийн банк, Койка, за манай дотоод бол шинжлэх ухааны академи, шүтисттэй ингээм хамтаар энэ бүх ажлыг бол хийгээд явж байгаа. Эдгээрээс гарсан нөгөө дүнглэлтэн дээр нь үнэлж байгаа гэсэн үг шүү дээ. Дээрээс нь засгийн газрын дэргэдэх ерөнхий сайдын өөрх нь ахалж байгаа агаарын чанарыг сайжруулах, мөн Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо гэж байгаа. Үндэсний хороо нь хажуудаа эрдэмтдийн зөвлөл гэж байдیں۔ Тэгэхээр бол манай Монгол улсын лидер болсон бүх манай доктор профессорууд тэнд байгаа гэсэн үг тийм. Тэгэд энэ үндэсний хороогийнхаа эрдэмтдийн зөвлөлөөр энэ бүх асуудлыг шийдэж байна гэсэн үг. Тэгэхээр эрдэмтдийн зөвлөл нь өөртөө энэ асуудлыг хилцээд шинжлэх ухааны академи, шүтис, дээрээс нь олон улсын байгууллагууд нь ороод өөрсдийнхөө дүнглэлтийг гаргаад за яг Улаанбаатар хотод өнөөгийн нөхцөл байдалд бол хагас кокс хэрэглэл нь бол хамгийн тохиромжтой зүйл юм а гэдэг бол энэ дүнглэлтүүд нь бол гарсан байгаа. Хэрвээ энэ дүнглэлтүүд нь танах шаардлагатай гэх юм бол бид нар бас хуулбарыг өгч болно. Тэгэд бид нэр өнөөдөр хүртэл бид нар юу хийж ирсэн гэх юм бол бид нар ус төрчдийн амаар явдаг гэсэн тийм. За түүхийн нүүрс нь сайн, багнуурын түүхийн нүүрс сайн гэхээр хэрэгэлдэг. За тэгэхээр сайжруулсанд нь төрсэн сайн гэхээр хэрэгэлдэг. Тэгэл тэн дээрээ барьцдуулагчийн хэрүүл гараад сайн муу мэддэхгүй хоёр талд гараад хэрэгэлдэг үстэй. Тийм бол ус төрчдийн энэ байр сууриас бол нийслэл одоо хандахгүй. Бид нар энэ номын үтцэн салбар дээр нь хэдэн 10 жил ажилласан профессор доктор болтлоо судалгааг хийцэн эдгээр эрдэмтэд докторуудын гаргасан шинжлэх ухаанд үндэслэгдсэн энэ үндсийн барьж бол явна гэдэг шийдвэрийг л гаргасан байна. За тэр шийдвэр нь их бол хагас кокс. Хагас кокс нь өөрөө ахуйн хэрэглээнд хэрэглэж болох нүүрсний боловсруулсан хамгийн эцсийн бүтээгдэхүүн. Дахиж нүүрсийг ахуйн хэрэглээнд инээс дэш боловсруулах одоогоор бол дэлхийд тийм аргачлал байхгүй.
Тийм болохоор энэ хагас коксыг оруулж ирж байгаа. Тэгвэл манай залуучууд та бүхэн сайн бодох ёстой. Бид нар энэ агаарын бохирдол, түгжрэл гэдэг асуудал бол уламжлагдж ирсэн байхгүй. Шийдэл нь бол олж чадаагүй. Өнөөдөр хүртэл олж дандаа ингэж нэг дараагаас нөгөө дарга руу уламжлагдж ирсэн. Нэг сайдаас нөгөө сайд руу уламжлагдж ирсэн энэ асуудал байхгүй. Тэгэхээр энэ уламжлагдж ирсэн асуудлыг өнөөдөр цэг тавья. Шийдлийн олъё гэдэг бол зөрөгтэй шийдвэрээ гараад явж байгаа. Тэрнийхөө өрөөнч бол маш их галыг бол хэрүүл амыг ч гэсэн аваад явж байгаа. Тэгэхгүй бол одоо энэ дээр бид дахиад хагас кокс энэ төр юм бол дахиад дараагийн үедээ та нарт тэгэл уламжлаад үлдээх асуудал байхгүй. За бидний өмнө байсан ах нар багш ах эгч нар байгаа тий. Сайд дарга, их хурлын дарга бүгдийг хийсэн. Одоо тэрнтэй ч гэсэн би хэрүүл хийгээл явж байгаа тий. Замдаа хүүгийн их болд байна, оюун гэрлэн өөртөө тухайн үедээ сайд дарга бүх албан тушаал хийжсэн. Улсын төсвийг алах цохоо баталж исэн хүмүүс. Тэгэхэд өнөөдрийн асуудлыг шийдэж чадаагүй манай үед 80-аад оныхынд уламжилж өгсөн асуудлаа шийдэж чадаагүй. За тэгэх юм бол 80-90-аад оныхон бол энэ асуудлыг аваад шийдэе гэдэг үл зарчмаар явах хэрэгтэй. Тэгэхгүй бол одоо дахиад 92,000 оныхаа залуучууд за бид нэр шийдэж чадсангүй энийг шийдэрэг л уламжлах нь хардахгүй шүү дээ. Тэр хэмжээгээр манай бол Улаанбаатар хот Монгол улсын хөгжил маань өөрөө тэр хэмжээгээр хойшлол татагдаал явна гэсэн үг. За шийдэл нь юу гэх юм бол яг л бид нар нүүрс биш. Хагас кокс байна уу, сайжруулсан байна уу, түүхийн нүүрс байна уу, монголынх байна уу, хятадынх байна уу, нүүрс биш. Шийдэл бол энэ нүүрсний хэрэглээг ахын болон аж үйлдвэрийн хэмжээс л халах. Харин тийм нөгөө газрын чөлөөлөл тий газ руу 5,000 өрөх, дараа жил 50,000 өрөх гэх ингэ шатаараатай. Наад чинь шийдэл багхгүй. Тий. Тэнгүүт нэг юм одоо чинь сонирн байна л да. Одоо энэ орой ингээ утаатай байгаад штий. Одоо ингээ хамар маань мэдрээд штий тэр хамгийн гол нь ингээ уурлаад байгаа ш. Тэр төлөөд буурж байгаа 35%-аар буурж байгаа. Тэгээ би агаар юм ингээ аппликейшнийг татаа ороо харахаар яалчгүй агаарын чанар нь багавтар гэдэг ангилалт нь эдэлтэн заагаад өгсөн байлээ шүү дээ. Эдэлт нь болохоор гарцсан байгаа юм. Тэгсэр нэ яагаад энэ амьсгалж байгаа агаар бидний биед илэрж байгаа энэ хариу үйлдэлүүд нь тийм өмнөх утаа шиг юм хэцүү байгаа юм би. Энэ эрүүл мэндийн асуудлаас давхар яригадаад тийм. Тэндээс та яаж одоо бид нар чинь зөвхөн 172,000 өрхийн хэрэглээнд нь л хагас коксыг нэвтрүүлсэн шүү дээ. Тэгэхээр бид нар захиад хэдэн байна? 2306 одоо жижиг уурын зуухад байна. Тэд нар бол бүгд нийтлэн хэрэглэж байгаа. Тэгээ хоёр үзэхээр нөгөө нэг хүнсний дэлгүүрүүд, халуун ус гэл тэ. За эдгээр нөгөө нэг төрийн шугамд холбогдоогүй эдгээр газрууд чинь нийтдээ 2306 газар шууд нийтлэн хагас кокс шууд нийтлэн хэрэглэж байна. Хатан нүүрс хэрэглэж байгаа гэсэн үг. Тэд нар жилд 163,000 тонн хэрэгжилж гэсэн үг. Тэгээ 163,000 тонныг одоо хэрэгжилж гэсэн шүү дээ. Хагас коксыг хажууд тэрийг бас дахиад хэрэглэнэ. За дээрэс нь дахиад 74 усан болон уурын халаалтаа 100% байна. За нөгөө нэг арьс ширийн үйлдвэрүүд байна тий. За нөгөө хөөсөн цэрийн үйлдвэрүүд байна тий. Эдгээр үйлдвэрүүд ингээд яаж явах. За тэд нь 216,000 тонн дахиад нийтлэнгийг хэрэгжилж байна. Тийм ээ. За энэ дээрээс нь дийвээ дахиад 172 ширхэг халаалтын 100% байгаа. Нөгөө нэг гэр хорооллын төвийн шугамд холбогдоогүй сургууль, цэцэрлэг, цэргийн анги гэх тээ эдгээр байгууллагуудын 170 тийм 100% байна. За ингээд энэ дээр нь дахиад нэмэхэд бид нэр 5 цахилгаан станц байгаа. 5 цахилгаан станц маань бол өөрөө 5.8 сая түүхийн нүрс, багнуурын түүхийн нүрсийг шатааж байгаа. Тэгээд бид нар энийг шатааснаар нөгөө нэг 5 энэ уурын зуухынх нь бараг бүгднгөрөнгийнх нь усан фильтр ажиллахгүй байгаа. Зарим нь хагас дутуу ажиллаж байгаа, зарим нь бүрэн зогссон. Нааш тэг төрийн байгууллага юм шүү. Төрийн төрдөг учраас болдгоо. Гэхдээ харин тэгэхээр одоо энэ чи юу вэ? Одоо нийслэл ямар ажил хийж байгаа юм бол бид нар 5 дугаар цахилгаан станц барья. Тэгээд нийслэл одоо нийт цахилгаан станц барьяг. Гэхдээ харин тийм байгаа байхгүй. Одоо тэгээ наад чинь тэгээд яг одоо асуудал нь миний хэлээд уламжлагдаж явж ирсээр хагаад одоо яг манай үе дээр энэ асуудал ирж байгаа байхгүй. Тэгээд 5 цахилгаан станц. Тэр нэмээд машин. За тэгээд дээрэс нь машин зэ ороод байна. 804,000 юу байгаа. Автомашин Улаанбаатар хотод бүртгэлтэй. За өдөрт бид нар чинь бүх автомашины хөдөлгөөнд орж байгаа автомашинуудаа хянаж байгаа шүү дээ. Нэгдсэн удирдлагын төвөөр. Тэгэхэд өдөрт 620-оос 680,000 автомашин өдөр болгон ингэж явж байгаа гэсэн. За би JICA-гаас гарсан айгууд ийм гоё судалгаа хэлчихв. JICA-гаас гарсан. Одоо яг энэ утаатай ингэ харьцуулаад судалгаа. Тэгэхээр одоо Монгол гэр бүлээстэй гэр хорооллын Монгол гэрээс гарч байгаа нэг гэрээс гарч байгаа утаа нь автомашины
6 автомашинтай тэнцвүүц удаа гаргаж байгаа. Нэг гэр 6 автомашинтай тэнцэж гэсэн үг тийм тэнцэж байгаа. За нэг цахилгаан станц 50,000 гэртээ тэнцвүүц удаа гаргаж байгаа. Нэг цахилгаан станц. За мөн дахиад нэг цахилгаан станц нь 300,000 автомашинтай тэнцвүүц удаа гаргаж байгаа. За тэгэх юм бол манай Улаанбаатар хотынхаа юу руу буулгаад үзье л да нөхцөл байдлыг буулгаад үзье тэ энэ статистик. Тийм бол 8 Улаанбаатар хотод бүртгэлтэй байгаа 804,000 автомашин маань өөрөө 134,000 гэртээ тэнцэж байна. Тийм үү? Яг одоо манай Улаанбаатар 172,000 гэр байхад автомашина гэр болгох юм бол 134,000 болчихно. Нийтдээ биднээс 300,000 гэр нүүрстүүлж байгаа юм шиг утаа агаар мандалд ялгарч байна гэсэн үг. За 172,000 гэр маань байгаа шүү дээ. Одоо айлууд байгаа гарван 3.5 цахилгаан станцтай тэнцвүүц удаа гаргаж байна. Тэг буюу 3.5 цахилгаан станц нь манай гэр хорооллын гаргаж байгаа бүх удаатай тэнцэж байна гэсэн. Тэгэхээр манай чи 5 цахилгаан станц байгаа. Тэгэхээр одоо яг таны хэлээд байгаа юм үзүүлэлт нь буураад байгаа мөртлөө харагдаад байна, үнэлтэд байна гэдэг асуудал ч юм бол яригдаад байгаа байхгүй. Тэнгүүд одоо тавл гэж штэ. Тэр 5 цахилгаан станц чинь ер нь бол ингээд өөртөө цахилгаанаа ойлгохтой өгдөггүй хамгийн дампуун штэ өмнө хэлэхэд. Тэр 5 ширхэг дарахтаа 5 толгойтой уулзаад шийдэл түрээ та нар одоо энэ чинь тэрийг уулцсан ямар хариу өгсөн гэж манайх яг зинэлд өөртөө за. Нийслэл манай энэ өрийг дараад өгчих юм бол бид нар энэ фильтр усан фильтр засаад янзлая гэж байгаа. Ийм л хариулт өгдөө. Тэгэхээр үнэхээр одоо тэр чинь одоо төрөөс хэмжин одоо ингээд тэр фильтрийг нөх мөнгийг нь өгсөн л байлгүй дээ тий. Одоо энэ чинь өөрөөсөө төрийн өмчит компани шүү дээ. Төрийн өмчит чинь бүхэл мөнгө нь одоо татварын мөнгөөр явж байгаа. Тэгэхээр тэр тав одоо ингээд гэр хороолтойгоо тэнцэгтэй ани утаа гаргацаад өөдөөс чинь өрөө төлөвлөлийгээ сууж байгаа тий. Тэнгүүтээ за одоо ханаа өөрөөсөө дийг наадах хийх ёстой гэж яг чиний асуудлаа тэгвэл бид нар цахилгааны хүнийг нэмнэ гэж байгаа. Тэгжиж бид нар орлого орж ирнэ. Цахилгааны үн нэмэгдэнэ. Нэмсэн өнгөсөө бид нэр орлого орж ирнэ. Олсон орлогоороо бид нэр өрөө дарна. Өрөө дараа бид нар өргүү болчих юм бол бид нар энэ фильтр, усан фильтр шүүлтүүрээ засч янзлах боломж нээгдэнэ гэж байна. Ямар толгойн ажилтдаггүй юм бэ юу? За нэг иймэрхүү байдал байгаа. Тэгээ одоо надад асуудлыг чи ингээд шүүмжлээд яваал байгаа. Гэхдээ нийслэл одоо бүр сүүлдээ өөртөө цахилгаан станцаа барьж байгаа. Та бүгд мэдж байгаа. Бөөрөлчүүдийн цахилгаан станц орсон. Багнуурын батарейн цахилгаан станц орсон. Одоо нийслэл өөртөө одоо ингээд цахилгаан станцуудаа бариад явж байгаа. 5 дугаар цахилгаан станцыг одоо 3 сард барих гэж байна. Хог шатаад цахилгаан эрчим хүч гарах энэ төсөл маань урагшлаа явцсан. Одоо 3 сар дахиад газар шорооны ажил нь эхэлнэ. Яг энэ асуудлууд ингээд байгаад байгаа байхгүй. Тэгээ одоо бас ингээд яам гэж шийдээд тахаар дахиад чи би дээрээ тулаад дахиад асуудлаа чинийх минийх гэж хэрэлдээл дахиад нөгөө нэг асуудлаа шийдэж чадахгүй уламжлагдаал дараа үед үлдэх байхгүй. Тэгэхээр за болий хай бид нар өөрсдөө энэ асуудлаа шийдэе. Бид нар өөрсдөө галаа авъя. Бид нар өөрсдөө хариуцлага хүлээе. Бид нар өөрсдөө иргэдийнхээ өмнө хэлсэн амлсан амлалтандаа хүрье. Одоо болий бид өөрсдөө энэ бүх ажлыг хийгээл явж байгаа. Одоо шил газны шилжилтийг нийслэл хийж байгаа. Цахилгаан станцуудын ажлыг нийслэл хийж байгаа. Туул хурдны замын асуудлыг зам тээврийн яам биш нийслэл нь гээд зам тээврийн яамтайгаа тохиролцоод гээ хийж байгаа те бас зүг ярихгүй болохгүй баг. Тэгээ нөгөө хүмүүс ч юм ажиллаа болоод. Тэгээ бас тэгээд тэгээд энэ бүх асуудлыг юм. Сайн нөгөө нэг утаа эхлэхээс өмнөх хүртэл яг ийм ойлголттой байсан. Би одоо нийслэлийн иргэн хувьд за ингээ хятадын компанитай тохироод мөнгө аваад хятадаас ингээ нүүрс оруулж ирээд Улаанбаатар хотынх нэг ингээ алгаж байна. Нэг Монгол компаниудаа тендерт ялуулсангүй хятадуудыгаа ингээд ялууллаа. Хятадууд орж ирлээ. Ер нь бол энэ нийслэл хотын удирдлага нь ингээ хятадуудын хүснээр хөдөлтөг болчлаа. Эний тэрэгсэн мессежинд яалтч ингээ өртсөн байхгүй. Тэгээд тэр нүүрс нь ингээ яалтчгүй ороод ирсэн. За тэгээ одоо нэг оройдоо стресстэй, өглөөдөө стресстэй, өдөртөө мартаал ингээ бусад иргэдийнхээ адилаар явж л байна л да. Тэгвэл тэр нөгөө нэг хятадаас хаас хогс авах тэр хилцээр нь яг стандартын дагуу явсан юм уу? Шалгуур үзүүлэлтээр явсан юм уу? Тэр дунд үнэхээр ашиг сонирхол байгаа мó? Мэдээж та байгаа гэж хэлэхгүй гэхдээ өөр хүн мэдж байгаа мэдээд байдаг. Тэр чинь яг л Монгол улсад өнөөдөр мөрдөгч байгаа хууль тогтоомжийнхаа дагуу тендер л зарлагдсан шүү дээ. Тухайн тендерт хэрвээ манай Монгол улсад хагас коксын үйлдвэр нь байгаад хувийн аж ахуйн нэгжийн үйлдвэрлээд нийслэл Улаанбаатар хотод нийлүүлэх юм бол тэр тендерт ороод бүр давуу ирэх идэл үндэсний үйлдвэр гэдгээр давуу ирэх идлээд баг шууд ногоон гэрлээл тендерээр ялна. Тэгэхээр манай яг өнөөдөр нөхцөл байдал маань үндэсний үйлдвэр байхгүй учраас одоо гадны хил явж байгаа шүү дээ. Бид нар Япон компанид өгж болно, Солонгос компанид өгж байна. Гэхдээ Япончууд, Солонгосчууд,
За цаашлаа Малайз, Филиппин их чинь Хятадаас тэр хагас кокс нүрсийг оруулж ирж аваад байгаа байхгүй юу? Бээжингийн туршлага дээр үндэслээд тэгээд аваад байгаа байхгүй юу? За тийч өөрсдийнхөө нүрсний хагас кокс болон коксын хэрэгцээг Хятадаас тэд нар ч худалдаж аваад байгаа. А бид нар нийслэлчүү бид нар одоо юу гэдэг мэдээлгүй судалгаагуудаа биш. Бид нар байж болох авж болох хамгийн хямдд өртөгтөө мөртлөө хамгийн дээд чанартай гэдгээр л тэндээ зарлж байгаа шүү дээ. Тэгэл явж байгаа. А тэрэн дээр хяналтыг бол бид нар өөрсдөө тавьж байгаа. Одоо тэр нүрсийг орж ирэнгүүт нь ямар ч хараа хяналтгүй шууд иргэдэд бас тараагаад төлөвлөж ин гэж бас тийм ташаа ойлголтоо бас байж болохгүй. Одоо хэлээр орж ирнэ шүү дээ. Орж ирэнгүүт нь гайлын лаборатори шалгаж байгаа. Гайлын лаборатори 2500 тонн тутамд нь одоо төврээр те шууд аваад тэг шалгаж байгаа. Стандарт нь хангаж ийн үү? Манай Монголын стандартыг хангаж ийн үгүй юу? Гэрээний дагуу олох нийлүүлэх ёстой стандарт хангаж ийн үү? Гайлдаа шалгаж байгаа. За гайлдаа шалгагдад дуусаад лабораторийн шаналлыг даваад наашаа Улаанбаатар руу орж ирнэ те. Улаанбаатар руу орж ирэнгүүт нь хараад бус олон улсын итгэмжилсэн 2 лаборатори шалгаж байгаа өөртөө орж ирээд. За тэр нь CICC болон ICG гэдэг 2 олон улсын итгэмжилсэн компани орж ирээд тэрэн дээр шангалгаад дүнэлтээ хийгээд явж байгаа. Тэрнийх нь хажуу 5 толгойд шалгаж байгаа. Нийслэлээс манай нийслэлийн лабораторийг очиж шалгаж байгаа. За нийтдээ ингээд 2500 тонн тутам 5-6 лабораториуд бол тэн дээр ингээд шалгалт туршилтуудыг бол хийгээ явж байгаа гэсэн үг. Одоо тэгээд яхаа энэ хагас коксчлын үйлдвэрийн шам магийг тавьсан мó барьж байгаа мó бариаг мó нөгөө хитрхи олон бүтээн байгуулалт эхлүүлж ингээд нийслэлээс мэдээлэл өчгөр дунд нь яг үнийг хэлхий төөрөлддөг юм байна. Тэгэхээр одоо тэр үйлдвэр нь хизээ ашиглалтанд орох юм. Хизээ бид нэр хятадаас хараад бишээр авах юм. А тэгээд тэр нэг коксоо хараал авахгүй бас нэг орон сууцанд ороод тий хийн түлшинд ороод ингээд өөр шийдлүүд рүү шилж хөлөөдөө. Тэгээ энэ нэг ойрын 4 жилээр ч юм уу төлөвлөгдсөн юм байна. За энэ маань өөрөө агаар орчны бохирдлыг хэдүүлээ бууруулах хэмээл цогц шийдвэр. Ганцхан нүүрсийг оруулж ирээд бид нар агаар орчны бохирдол буурчлаа, гоё агаартай болчлоо гэдэг чинь ерөөсө болохгүй тийм тэр болохгүй. Энэ зөвхөн төр арга. Тэрийг бол манайх бас сайн ойлгох ёстой. Энэ коксыг хэрэглэнэ гэдэг чинь бол зөвхөн өнөөжил дараа жил дээр шилжилтийн үед хэрэглэх арга байхгүй. Тэгэхгүй бол бид нар 100% газар хангаж чадаагүй, 100% барилгажуулж чадаагүй, зөвхөн нэг нөгөө барилгуудаа хангах дулаан байхгүй, цахилгаан байхгүй байхад бид нар бол сонголтгүйгээр нүүрсээ хэрэглэнэ. А тэгтээ бид нар сонголтгүйгээр нүүрсээ хэрэгжих ёстой. Бид нар хамгийн сайн дээд бүтээгдэхүүнийг хэрэглэх ёстой гэдэг байр суурийг л барь явж байгаа. За тэгээд цогц хөтөлбөрөөр хэдүүл ярих юм бол бид нар газ руу оруулнаа. За 5000 айлыг бол дулаалцсан. За яагаад дулаалж ийнэ гэх юм бол зүгээр хамгийн сайн аргаар бодъё л та. Бид нар өвөл тэ таавчтай, шорттой, нимгэн хүртэхтэй толгойн эцгүй явахад ямар хэлж алдах вэ те? Ямар хэлж алдчих вэ? За өвөл бид өвлийн гутлаа өмсөд, өвлийн өмдөө өмсөд, зузаан хүрч өмсөд, өвлийн малгайгаа өчгөд бид нар илж алдахгүй тийм ээ. Илчийг бид хадгалж үлдэнэ. Яг тэрнтэй адилхан нөгөө гэр дотор, байшин дотор байгаа тэр дулаан илчийг бид нар гадагшаа алдахгүй байх ёстой. Тиймд бол дулаалга энэ ажлын 50%-ийг бол өөрөө дангаараа бол авч явна. Тэгээс нөгөө Улаанбаатартай холбоотой. Тийм. Тэгээ эн чинь ингээд Улаанбаатар нийслэл хоёр болоод төслөө болоод тусдаа хэрэгжүүлж байгаа. За энэ дараа жилээс игээд энэ хоёр маань интеграц хийх ёстой. Яагаад бол зорилт маань өөр яг адилхан, хүрч байгаа айл маань өөр адилхан. За яагаад энэ хоёр маань Улаанбаатартай интеграц хийж ийна гэх юм бол төсвийн мөнгөөр, татвар төлөгчийн мөнгөөр энэ айл болгоныг бид нар 172 мянган айлыг бид нар дулаалж өгөх нь өөрөө буруу шүү дээ. Тий, буруу шүү дээ. Тийм болохоор бол тодорхой хэмжээний 40-50% нь бол нийслэлээс гаргая. Нөгөө 40-50% нь Улаанбаатар төслийн хүрээнд ногоон зээл рүү хамрагдаад ингээд явъя гэдэг асуудал орж байгаа. За тэгээд тулаалгаа дуусснаар бид 5000 газ руу шилжүүлнэ. Газ нь Оросын Иркутскийн нефтяны компаниас аль хэдийн ороод ирсэн ихний хэлж байна. За 12 сарда багтаагаад бид газ цэнэглэх 33 цэгээ байрж байгуулна. За яг одоо нөгөө нүүрс түгээдэг цэг гэж байна шүү дээ. 33 цэгээ байгуул. За 33 цэгээ байгуулгууд эхний айлуудаа бид нар холболтой хийгээ явчихна. За ингээд 5000 айл окей. За дээрэс нь аюулгүй байдлыг бид нар хангах хэрэгтэй тийм. Тэгвэл бол одоо манай газ хэрглэж байгаа айл өрхүүд маань нөгөө нэг газ дэлбэрэх үү, газ шатах уу гэдэг маш их айцтай байгаа. За энэ дээр нь бол бид нэгдсэн үндэсний байгууллага хүүхдийн сантаа шүтээстэй хамтраад энэ яг энэ сургалтуудыг хийж явж байгаа. За онцгой байдал цагтаа хүчний байгууллагуудын сургалтууд дууссан. За одоо нийслэл болон хороо дүүргийн сургалтууд дууссан. Одоо айл өрхүүдийн сургалтууд эхлэх явцсан. За одоогийн байдлаар нэг 820 өрхийн сургалтууд бол дууссан. Одоо айл өрхүүд болтой сургалтууд нэг явж байгаа. Тэгээд дандаа гаднаас
нөгөө яг газын мэрэгчлээ хүмүүсүүд орж явж байгаа. Ааха. За одоо тэгэнгүүт нөгөө угаар гэж юм яриад шүү дээ. Хүмүүс одоо ингээд өнгөрөхөөр бид нар ингээд тэгэхгүй сүулдэ таслуулдаг юм уу яадгийн бөөндөө бол айхтраа анхаарахаа болчлоо. Гэхдээ та одоо энэ нийслэлийн эрүүл мэндийн газар ч гэдэг юм уу, нэмэгдэж гэдэг юм уу, газруудаас мэдээлэлүүд авахар хэдэн хүн угаартж өгчээ гэдэг мэдээллүүдийг ингээд тогтмол өгөөд нь шүү дээ. Тэгээ тэрийг нь бас яг тогтмол ингээд сошиалоос аюул ингээд нефт явуулдаг. Тэгэхээр та яг тэрнээс мэдээлэл авч ийн үнэхээр энэ түлж байгаа түлшнээс болж хүн асуураад ийна гэсэн үндэслэл байна уу? Ер нь яг эрүүл мэндийг нөгөө хоруу чанарыг нь бууруулж байгаа ч гэсэндээ жигнэсээ тэнцэн хүмүүс угаартаа дэвэл яах вэ? Энэ тал дээр яаж ажиллаж байгаа? За хэдүүлээ бас ганц зүйлээ юу ч шатаасан утаагаар бол угаар гана. Хэдүүлээ гэртээ арцаа асаагаад ариулдсан шүү дээ. За тэндээс утаал гарч байгаа. Цаас шатаасан ч утаагаар нь. За тэгэх юм бол тэрнийхэн зөвхөн хортой чанар нь их үү бага уу гэдгээр л ярина. За нүүрсний хувьд бол хагас кокс нь бол байж болох хамгийн бага дээр байгаа. За нөгөө сайжруулсан түвштэйгээ харьцуул 50-60% бага. Түүхийн нүүрстэйгээ харьцуулах юм бол бараг 95% бага гарч байгаа байхгүй. Гэхдээ энэ бол өөрөө угаартах эрсдэл тэг хөв гэсэн бол зүйл биш тийм. За тийм болохоор бид нөгөө хариу арга хэмжээг авах ёстой. За 172 мянган айлын бид нар 130 мянган айлын ухаалаг угаар мэтгэгчтэй холбогдсон. За одоо дахиад үлдсэн 25-30 мянган айлын холболтын ажил бол эхлэе явж байна. Он дуусахад бид нар бүгдийг холбож байна. Тэгэх юм бол яг гадаа бид нар камераар машинуудыг хяндагтай адилхан нэгдсэн удирдлагын төвөөр бүх угаар мэтгэгчүүдтэй тавьсан айлуудаа хийнэ явж байгаа. Тэгээд бид нар дээр одоо дуудлага ирнэ шүү дээ. Угаар мэтгэгчийн мэдэрлээ 5-аас 6 секундэд тухайн айл болон тэр айлын бүртгэлтэй хамаатан садна хүүхдүүд рүү шууд бид нар залгадаг. За танаа дээр ингээ угаар мэдэрч ажиллаа ийм юм тийм байна гэж залгаад та гэртээ байна уу агааржуулаарай гэж. Хэрвээ залгаад утсаа авахгүй бол 5-аас 6 минутын дотор гэрээд 500 ажилтнууд бидэрт байгаа. 500 ажилтны хамгийн ойр байралтай ажилтны тухайн айл руугаа одоо гүйж очно гэсэн үг шүү дээ. Тэг гүйж очиод анхан шатны тусламжаа үзүүлээд за тэн дээр нь угаарталт явагдсан бол угаартал явагдаагүй болох юм бол дааны ингээд нөгөө агааржуулах, салхих оруулах энэ ажлуудыг хийгээд явна. За угаарталт үүссэн байсан бахан бол шууд эмнэлэг цагдаагийн байгууллагуудад удаад анхан шатны төрийн тусламжийн үйлчилгээг үзүүлээд явдаг байхгүй. Тийм болохоор бид нар урдсан сэргийл. Энэ бол ганцхан төрийн ажил биш. Энэ иргэн төр хоёрын хамтран ажиллах байхгүй. Тэгэхгүй бол одоо бид нар ингээд хөрөмжөө тавьчихдаг нөгөө хөрөмжөө дуграад ахаараа унтраацдаг ч юм уу эсвэл өөр газар байрлуулчихдаг ч юм уу эсвэл зарим нөхцөлд бол ингээд шүүгээ мүгэндээ хийдэг ч юм уу хэрвээ ингэж байх юм бол бид нар нөгөө нэг 172 мянган өрхтөөгөө өдөр болгон айлаар нь орж чадахгүй өдөр болгон дугаар мэдгч яг зөв газар байсан уу гэж шалгаж чадахгүй тэгэхээр бас тодорхой хэмжээний нөгөө иргэний хариуцлага гэдэг зүйл байгаа. Тэгэхээр төрөнч хариуцлагатай иргэнч хариуцлагатай байх юм бол угаарталтаас бол эрүүл мэндээр хохирох угаарталтаас бол нас урах гэдэг зүйл маань өөрөө ингээ шийдэгдэж явна. А бид нар бол төрийн зүгээс тавих хэрэгтэй бүх үйлчилгээг бол тавиад тэрийг бүр ингээд улам AI болоод тий улам ингээд ухаалаг болоод иж байгаа. Одоо яг ингэж явахаар би нэг ийм хүмүүсийн хандлагыг харсан. Бүр тэр хүмүүс чинь стресс гэдсэн. Нямбатарын багийнхан дандаа иргэдийгээ буруутгаж байна. Ингээд юухаар өөртөө нүүрсээ түлж чадахгүй, өөртөө утаа мэдрэгч унтраачаад энэ хараа эдгээр портер тачиж гараад ийн гэж ерөөсөө иргэдээ буруутгаад ийна гэдгийгсэн. Тэгмүүд нөгөө талаас нь бодохоор нэр үнэхээр тэр иргэн өөрөө тэгээд байгаа бол бас яах юм тий. А нөгөө талаас та хэд үнэхээр буруутгаад байгаа юм шиг мэдрэмж үе үед хүрдэг юм. Тэгэхээр одоо тийм нэгдсэн тийм коммунист одоо тий та нар ингэхгүй тэхгүй гэсэн юм байхгүй биз дээ. Одоо би бол ингээд та хэдийн ингээд байнга ингээд сошиал дээр идэвхтэй байдгийг бол хийж байгаа ажлаа таниулах гэж хийж байгаа үйлдэл гэж харсан. А тэрээс одоо ингээд амар хаан одоо нийслэл хаатай боллоо гэл ингээд янз юмнууд явж эдгээр та нар өөрсдөө ер нь багтаа ямар дүгнэлттэй явдаг. Тийм. За энэ дэр яг иргэдүүн бас тэгж болж боллоо. Бас иргэдүүн бид цөмжлөг хүлээж авна шүү дээ. Тэгэхээр энэ асуудлууд юун дээр их юм бол бүгд нөгөө дүгнэлттэй байхгүй. Одоо жишээлбэл амар төвшин гэдэг би хүн орж ирчээл энд ингэсэн биш дээ гэж байгаа биш. Одоо цагдаагийн байгууллага нь, эмнэлгийн байгууллага нь, мэргэжлийн байгууллага нь газар дээр нь очиж ажиллана шүү дээ тийм. Яг л газар дээр нь очиж ажиллана, тэнцээний дүн шинжилтээ гаргана, дүн шинжилгээгээ гаргачаад гарсан мэдээлэл бидэрт өгдөг байхгүй. За ийм учир шалтгаантай байна. Ийм асуудлууд үүссэн байна ч гэдэг. Энэ угаар мэдгч унтраацсан байна, буруу газар байршуулсан байна. За ийм гэсэн байна гэд нөгөө нэг албан ёсны дүн шинжилгээ гаргахаар бид нар тэр дүн шинжилгээг нь уншаад за ийм юм байна гэд тэр чинь гарын үсгтээ тамга тэмдэгтээ ирж байгаа шүү дээ. Тэгээд тэрний үсээр тэрийг иргэдэд за ийм учир шалтгаантай ийм гарсан байна гэж хэлэхээр иргэд маань нөгөө шууд бидрийг
иргэдрүүгээ ингээ буруугаж хийж байна гэж ойлгож байгаа. Тэрийг бол бас хүлээж авч байгаа. Тийм болохоор бас иргэдтэйг ингэж хамтын ажиллагаа гэдэг зүйлийг бид төрүүлээд байгаа ч тэр байхгүй. Та бүгд маань өөрсдөө ингээд идэвхтэй хамтаа яг ингээд сошиал орчинд биднийг шүүмжилзэгтэй адилхан тийм идэвхтэй бас хамтын ажиллагаа явуулах юм бол энэ нөгөө нэг угаарталт за энэ түүнээс холбоотой бүх ингээд эрсдэл үүсэхгүй гэдэг бол бараг бид нэр урьдчилан сэргийлж чаднаа тийм ээ. Одоо та намайг бодвол арай илүү мэдээл таа. Энэ утаагаар чинь зөндөө хүн баяжсан шүү дээ. Ер нь бол тий 100 тараагаал дунд нэг компани үж идэг, нэг гар үж идэг. Ер нь нийслэлтэй холбоотой энэ хотын үеийн дараагаар иргэн тойрныхын хүмүүс бол одоо хур баяа улсууд шүү дээ. Тэгээд төрийн албан агч тэгж баяжих боломжгүй. Тэгэхээр тэд нэр тэгж баяцсан. Тэгэхээр таны анзаарж байгаагаар одоо 80 оны хүн байна арай жоохон өөрлөгөө төхүүлээд асуучих л даа. Хэр их мөнгө үрсэн байна? Үнэхээр мөнгөөр тоглосон байна уу? Үнэхээр энэ агаарын бохирдол гэдэг юм дээр нөгөө нохоо зовлон гэдэг шиг тэгсэн байна уу? Тэгээ нөгөө нэг надад бол одоо ингээд тэр хотын дарга үед тэдэнд төгрөг үрсэн ингэсэн тэгсэн гэдэг мэдээлэл угаасаа ирэхгүй л дээ. Нээлттэй юм шиг хэрнээ хаалттай шүү дээ. Тэгэхээр хэр их мөнгө үрсэн байна? Бид нар ер нь хэдэн зуух, хэдэн түлш, хэдэн хөтөлбөр, хэдэн сан байгуулж дампуурсан байна? Та нэг өөрхөн мэдээллээр нээлттэй хэлээд өгөө. За надад чинь бол нэг нууж хагаадах зүйл бол байхгүй. Одоо миний зүгээс бол тий. За би өөрхөн мэдж байгаа бүх мэдээлэл хэлээд явж болно. Тэн дээр бол асуудал байхгүй. За нийтдээ бол өнгөрсөн одоо энэ агаар орчны бохирдлыг бууруулах, утааг бууруулах гэдэг энэ төсөл дээр бол нийтдээ 5.6 их найт төгрөгийг бол зарцуулсан байна. Тэ 5.6 их найт. Тэгэхээр чинь баахан байр барих мөнгө. Тийм байна. За тэрнээс нь 2.9 их найт төгрөг нь орон сууц дэд бүтцийн хөрөнгө оруулалтанд бол зарцуулагдсан байна. За одоо орон сууцжуулах явцад ингээд зарцуулагдаад дэд бүтцэд явагдсан тийм. За тэрнийхэн дараа нь 1.5 их найт төгрөг нөгөө нүүрсний чинь татаас нь зарагдсан байна. Тэгвэл тэр нүүрсийн өхөн тул одоо тийм 25 мянган төгрөгөөр үйлдвэрээсээ гарч ирвэл нэг төгрөгч алдагдлгүй шүү дээ. 25 мянган төгрөгөөр бид чамд 25 мянган төгрөгөөр зарлаа нэг төгрөгч алдагдлгүй. А гэхдээ энийг би татаас өглөөд 3750 төгрөг болгоод өхөр нөгөө зөрүү 21-с 22 мянган төгрөг нь татаас болж байна. За тэр татаас нь яагаад татаас болгож ирчих юм бол бас буруутах харахгүй болчих жоохгүй. Энэ чинь татаас болгож ийж нөгөө түүхийн нүүрстэйг өрсөлдөж байгаа байхгүй. Тэгэхгүй бол би 25 мянган төгрөгөөр сайжруулсан нүүрс ч юм уу 25 мянган төгрөгөөр хагас коксыг зарах юм бол иргэд авахгүй. Яг гэвэл түүхийн нүүрс чинь тэнцээ 5, 6, 10 мянган төгрөг байгаад байгаа байхгүй. Тэгвэл би энийг авахгүй түүхийн нүүрсээ төлөх. Түүхийн нүүрсээ төлөх юм бол дахиад нөгөө агаар бурцчих чинь яг өнөөдрийн байгаагаас 90%-аар дордно гэсэн үг. Тэгэхээр нөгөө өмнө та бүхэн санаж байгаа бол бид нар урд явах машин харддаг байсан шүү дээ. Яг үүндээ бол утаагаад. Тэгээ нэг гадаад явахаар санаж гинөө. Гадаад бид нар очино чемодан онгоолгонгууд хөхрийн өмхийн үнэ пилгээл онгодог. Тэгээд нөгөө нэг шкаф онгоолгонгууд хувцснаас ч амар өмхийн үнэ нэмсдэг байсан шүү дээ. За одоо та бүхэн анзаарч байгаа бол солонгосч бай, хятадч бай, японч бай та чемодан онгоолгох өмхийн үнэ нэмсдэггүй байх үстэй. Таанаас өмхийн үнэ нэмсдэггүй байх үстэй. Тэгэхээр эн чинь бас дэвшилт байгаа байхгүй. Одоо бид нар өглөө босоод ингээ харлаа гэхэд сонгой хайрхан уул харагдаж байна. Чингэлтэй хайрхан харагдаж байна. За сонгой хайрхан дээр очиж явахад зайсан харагдаж байна. Тэгээ бид нар бол энэ асуудлыг бол 100% шийдээгүй шийдэхин төлөө явж байна. Гэхдээ ололт амжилттай хэдүүл бас хийх ёстой. А бид нар түүхийн нүс рүү орох юм бол дахиад нөгөө өмхийн үнэртэй болно. Нэг сайхан одоо манай охтуу нэг сайхан гүүчи ч юм уу гэл гой гой үнэртэй ус цацаал байдаг. Агаар нь өөрөө түүхийн нүслийг ямар ч нэмэр байхгүй тийм байхгүй. За ийм байгаа. За мөнгө те. За агаар өсний бууруулах үндэсний хөтөлбөр дээр 602 тэрбум төгрөг бол өнгөрсөн жилүүдэд зарцуулагдсан байна. Энэ хөтөлбөр үндэсний одоо нөгөө үндэсний хөтөлбөрүүд байгаа шүү дээ. Засгийн газраас хэрэгжүүлж байгаа үндэсний хорооноос хэрэгжүүлж байгаа эдгээр хөтөлбөрүүдээр зарцуулагдсан байна. За 275.1 тэрбум төгрөг байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яамн дээр бол зарцуулагдсан байна. Энэ агаар орчны бохирдлыг бууруулна гэдэг. Тэ? Тэгээ яам нь юу вэ? Одоо ингээ утаа гэхээр та нар л алуулаад байгаа юм шүү. Тэгээ тэнцээ бүхэл бүтэн бодлогын яам байгаа шүү. Юу вэ? За яг л энэ өнгөрөө юу хийснийг яаж харсан юм? Нэг цаас байна уу? За ерөнхийдөө бол агаар орчны бохирдлыг бууруулах чиглэлээр тодорхой ажлууд хийсэн гэж тайлан тавьдаг юм байна. Гэхдээ одоо бас яамыг
одоо миний хувьд ингээд таньшиг шууд ингээд муулаад явчихаар бас хэцүү тий. Муулаагүй. Иргүүнийг таарснаа гэж байна. Гэхдээ би ингээд шууд ингээд шүүмжлээд явахаараа бас айгүй хэцүү. Гэхдээ байгаль орчин өөр авцгийн яам бол тодорхой ажлууд бол хийх ёстой. Энийг ажлыг нийслэлш яам манлайлж явах ёстой. Таны дүү зүг байхгүй. Яам манлайлаад нийс та нар энийг яагаад удаашруулад байгаа юм бэ? Энд чинь ажил чинь яагаад явахгүй байгаа юм бэ гэж загинж ёстой яам нь нийслэл мэднэ, нийслэл хийж байгаа. Нийслэл ажиллаа хийж байгаа гэд эрчим хүчний яамч, байгаль орчны яамч нэг тиймэрхүү байр суурьтай бол байж болохгүй тий. За нэг тийм бол байгаа. Тэгээд саяны өнгөрсөн байгаль юуны эдийн засгийн байнгын орны хурцлал шүүмжлэлтээр бол гişүүдэлт гэж л ш. Байгаль орчны яам нь ажлын мэтгэ байцсан юм уу? Нийслэл урдуур нь та нар яах гэж ороод байгаа юм. Энэ шүү дээ. Тэгвэл асуудал шийдэхгүй шүү дээ. Хичнээн жил яамыг харж суус. Ясуугаа дээ. Би сурагч байхдаа зандаа хүүгийн их болмоо тэгээ бусад бүх дарга нар зургатаар гараад ийм асуудал байна. Метротооч болно. Тимч тарамбаач явна. Тимч одоо ин гэр хороол 2020 онд байхгүй болно гэж зургатаар би тэр чинь үзээ сууж ирсэн юм шүү дээ. Тэгээ одоо би дөрөв асуудал ингэж явсаар байгаа би төрд одоо 20 жил ажиллачлаа. Тэгэж явсаар нөгөө асуудал нь тэрийг хүрээд ирчихэж штэ. Одоо энэ асуудлыг шийдэхгүй ингэж явсаар гээд танаа үед дээр ингэж ирэх юм штэ. 2000 үед ирэх юм ш. Тийм чи шийдэхгүй байгаа болохоор тэр шийдэгээл явж байгаа асуудал байгаа байхгүй тий. Тэгэхгүй дахиад хараа суугаад юм бол дахиад 20 жилинд бүтэхгүй болж үзье. Тийм ээ? Сэрлийг өгөх юм шиг ихнээсээ. Англи чинь болохгүй штэ. Тийм болохоор асуудлыг хэдүүлээ хөдлөх ёстой. За мөнгөө. Энэ мөнгөөс хадуураад байна шүү те. За 97.9 тэрбум төгрөгөөр гадаадын зээл тусламжид бол ингээд зарцуулагдсан байна гэхээр тэгээ нэг судалгаа нь болсон. 97.9 тэрбум төгрөг гадаадын зээл тусламжаар орж ирсэн байна гэсэн. Тэгэхээр одоо 19 утааны агаарын чанар мэддэг, утаа мэддэг агаар цэгмэний төхөөрөмжүүд байгаа шүү дээ. За эдгээр орж байгаа гэсэн үг. Тэ? За эдгээр нэг орж байгаа. За дараа нь 92.8 тэрбум төгрөг осны бохирдол бууруулах үндэсний хороон дээр төсвөлөгдөж зарцуулагдсан байна. Тэр үндэсний хороон. За тийм. За одоо үндэсний хорооноос тэгээд асуудлыг бас асуугаад ирэх үү. Тэгээд бодлого яах вэ? Тий. За тэнгуүтэ 68.9 тэрбум төгрөг цэвэр агаар сан дээр зарцуулагдсан байна. Тий. 98.9 тэрбум төгрөг. За дараа нь 29.8 тэрбум төгрөг улс нийслэлээс бол зарцуулагдсан. Тэгэхээр та бодож байгаа бол энэ нийт агаар усны бохирдлын 5.6 их 80 төгрөгийн 29.8 тэрбум төгрөг нь нийслэлээс гарсан байна л гэсэн үг байхгүй. Нийслэлээс гэдэг нь одоогийн нийслэлээс үү? Тийм. За тэр нь юунд гарч ийна гэсэн чинь нөгөө налахтайгоо 5-7 түвшний үйлдвэр байгаа шүү дээ. 5-7 түвшний үйлдвэрээс нөгөө борлуулалтын цэг рүү зөөх тээврийн зардал. За тэнгуүтээ нөгөө боловсруулсан үйлдвэрсэн түвшээ хадгалах агуулгууд. За нөгөө борлуулж байгаа ажилчдын цалин тийм юм зарцуулах гэж байгаа гэсэн. Тэгэхээр чинь одоо өнөөдөр чинь өнгөрсөн жил чинь 600 цэг гэдэг чинь 600 цэгт ажилтсан үнийн цалин гэсэн үг тийм. Одоо 425-аар 425 ажилтны цалиа сар болгож байгаа. Тэгэхээр чинь нэг дунджаар бол 3 сая 400 төгрөг авч байгаа. Цэгийн ажилтан бол. Тэгээ эдгэрийн цалин, тээврийн зардал, нүүрс тээврийн зардал, агуулгын зардал гэдэгт орж байгаа байхгүй. Одоо ингэ нийслэл хэрэг аюу төвхтэй. Энэ одоо бидний тархийг л угааж байгаа хэл та тийм засгийн газар гэж нэг газар байгаа юм шиг, нийслэл гэж нэг газар байгаа юм шиг, иргэдийн урал гэж нэг газар байгаа юм шиг тий. Тэгээд хүсэн бүгдээрээ нийлээл Монгол Ардын намын хүмүүс л намц гэж өдөртөд явж байгаа шүү дээ. Тэгээд одоо яагаад ингэж нийслэлээ болохгүй байна, бүтэхгүй байна гэд танай намын ханж өөртөө тэгээд байгаа юм. Энэ нийслэлийн засаг дарганы тамган газар гэдэг чинь тэгж хүлжиж баяждаг эрх мэдэлтэй болдог тийм газар юм уу? Яагаад энэ рүү ингэ хүмүүс шунаатж байгаа юм шиг та нарын энэ ажлыг чи ойлгохгүй ингээд алцаад байна. Гэхдээ одоо тэгэхээр зарим хүмүүсүүд нь яг л ашиг сонирхол байгаа. Яг бол би энэ нүүрс гэдэг зүйлтэй зууралтаад хэрүүл ам хийгээ нэлээд явж байгаа шүү дээ. Тэгэхэд ямар зүйл харагдаж байна гэх юм бол зарим нэг хүмүүсүүдийн ашиг сонирхол байдаг юм байна. Тэ? Одоо Улаанбаатар гэдэг нүүрстэй байлгая. За нүүрсийн төлөөлж байлгая. Ер нь бол дараачийн шинжилгээний үе рүү н оруулахгүй байлгая гэсэн тийм бас ашиг сонирхолтой хүмүүс бол байдаг юм байна. А зарим хүмүүс бол одоо юу гэдэг ямар ч анхан шатны мэдээлэл байхгүйгээр зүгээр одоо юу гэдэг цуу яриа, нэгнийгсээ сонссон яриа, дам яриа ч юм уу. Эсвэл зүгээр фэйсбүүкээр нэг ганц хоёр нэг гарчиг ирүүлээд тэрийг үнэн нөхцөл байдал гэж бодоод тэрийг ингэж яадаг. Хамгийн гол нь тэрийг одоо ингээд тийм яг ингээд хууль баталдаг том ийм албан тушаалтай хүмүүс, их хурлын гишүүд
ийм хүмүүс бол тийм судалгаагүй ингээд мэдээлэл ингээд олон нийтэд ингээд бас тарах нь ийм амар хор өшгтэй байгаагийн нэг илэрлэл нь энэ л дээ. Тэрнээс бол нэг зориуд гэдэг байгаа юм биш. Зүгээр мэдээлэл судалгаа байхгүй. Эсвэл мэдээлэл судалгаа байгаад өгөөд байхад тэрийг одоо юу гэдэг цаг зав гаргаад судалдаггүй. Зүгээр нэг гарчиг болж өнөө маргааш ус төрөө гэдэг нэг тийм онцгүй нэг тийм нэг тогтолцоо үүсчлээ шүү дээ. Одоо их хурлын гишүүн гэхээр мэддгүү сэдв гэж байхгүй боллоо. Үг хэлдэггүй салбар гэж байхгүй боллоо. Бүх салбарт үг хэлдэг, бүх сэдвийг мэддэг, бүх юм зүйлийг бол шүүмжилдэг. А тэрнээс бол салбараа шүүмжлээд явах юм бол тэр чинь ажил хэрэг болоо явах байхгүй юу? Өсөж өгч юм л тийм. Тэгвэл ямар ч нэг шийдэлгүй шүүмжил байгаа гэдэг. Ямар ч шийдэл өгөхгүй. За бид нар тэгвэл хагас коксо болёо, сайжруулсан түшээ болёо. Тэгээд яах юм бэ гэхээр шийдэл байхгүй. Тэгвэл энэ 172 мянган өрх чинь яах юм бэ? Юу төлөх юм бэ гэж асуух шийдэл өгөх. Тэгсэн мөртлөө балбаад байдаг. Түр шийдлээ бол камон тийм бол тэр шийдлийг чинь хэрэгжүүлээ явъя. Бүтээ. Энэ нийслэлийн тендерүүд ер нь хэр өндөр стандартаар шаардлагаар явдаг юм бэ? Нэг ийм л юм байна л да. Ингээл яаж ийж хөөцөлж байгаа бол нэг хүн таньдаг болж аваад нэг шиг тендер аваад тий. Тэгэл тэрийг яаж ийж аал мөнгө гаргал авчих юм бол тэгэл одоо дараагийн хотын дараа нь өөрчлөгдөхөр ч юм уу ажлын сар мөччдөг ч юм уу тий. Ингээд янз янз болчдөг. Эсвэл одоо нийслэл ах мөнгө авцсан бол тендер өгсөн үнэ хэрэггүй болчихж штэ. Тэнгүүд ингээд нясалчдаг ч юм ингээд одоо ингээд би улс төрчтэй айгу хэрэлцдэг л да. Тэгээ тэдний хар яриа элдв юмыг сонсож байгаад үнэхээр төрийн ажлыг үнэхээр үнгүүдүүлээд бүр ингээ гутан байдлаар ингээ илэрхийлж харагдуулдаг байхгүй. Тэгэхээр нийслэл одоо ингээ мөнгөтэй юм байна, тендер зарлдаг юм байна, зөндөө юм хийх компаниуд хэрэгтэй байгаа юм байна. Тэгвэл тэр компаниудыг яг хатуу стандартаар ингээ шалгаж одоо ажил үргийг нь гүйцэлдүүлэхдээ хяналт тавьдаг юм уу? Би таныг яг нөгөө төлж зөөх компаниудтай уулзалтыг чинь хурлын бичлэгээ бүгдийг нь үзсэн л дээ. Тэнээр бол окей, нэр үнэхээр ингээ болж явал хасаа явах нь зөв шүү гэж бодогцсон. А гэхдээ бодит байдал дээр одоо энэ чинь ингээ хүн зам харгуй одоо өчнөө тендер байгаа шүү дээ. Эдгээр ер нь ингээд хогинчул яад юм. Хогийн компани авчвал яад юм. Тэгээ нийслэл хохироод үлчүүл яад юм. За наад чинь бол яг нөгөө худалдаа авах хууль байгаа шүү дээ. За энэ хуулийн өөрх нь одоо цогц асуудлыг шийдэж чадаагүй л үр нөлөө нь бол харагдаад байгаа байхгүй. Хууль нь өөрөөс тийм харагдаад байхгүй. Хууль нь өөрөө салбар болголоо орж чадаагүй, асуудал болголоо орж чадаагүй. Яг таны хэлдгээр нөгөө хариуцлагагүй компани яах юм бэ гэдэг асуудыг шийдэж өгөөгүй. Тийм. Одоо хариуцлагагүй компани нэг сургуулийг танаас авчлаа, нэг цэцэрлэг дүүргээс авчлаа, нэг сургуулийг дахиад нэг имлэгийг улсаас авчлаа, гурван ажлаа гурвангийн зэрэг зогсоочлаа. Тэгэл хараа суугаад байна. Тэр нөө манитын юм очиад нэгэ барайчтай гэд манитаас иргэдэн шахалнаад нэг сургуулаа байр дуусгаач та нар гэл намаагаа шахаад би нөгөө компаниа шахаад ингээд суучна. За тэгж явж ирсэн нь цуцлаа штэ. Цуцтангууд нөгөөт нь шүгч. Дахиад жил гарах байхгүй болж байна. Нэг ийм нэг сонир процесс байхгүй. Тэгээ энийг одоо гэхдээ энэ одоо юу гэж штэ одоо хээл хахуул ажил энэ төргээл бас нэг асуудлууд яригдж байгаа. За энэ нь бол би зөв үр дүнгийн л дүгнэх ёстой гэж бодож байна. Одоо манай нийслэл Улаанбаатар хот бол шудраг явж байгаа нэг илэрхийлэл байгаа. Бүх энэ тендер худалдаа авах ажил бол шудраг орж ирж байгаа компаниуд нь яг шудраг өрслөөд авч байгаа гэдэг. Яагаад гэх юм бол манай Улаанбаатар хотод нийт зарлагдж байгаа бараг 400 худалдаа авах ажиллагаа 390 худалдаа хийж байгаа ажиллагаа том ажлуудыг зарлаа шүү дээ. Сургууль цэцэрлэг зам ингээл те. Тэдний гүйцэтгэл одоо 98% явж байна. Бараг энэ жилд зарлах ёстой байсан бүх ажлуудаа зарлаад бүгдэн дээр нь гүйцэтгэх компаниуд нь шалгараад эхнээс нь ажлууд нь гүйцэтгэлээ хангаад оруулаад ирж байна л гэсэн үг байхгүй. Энэ дээр л бас хаана хээл хахуул хаана авилгал хаана үжиг ажил нь гатж байгаа газар л байдаг. Тэрний яхан бол нэг компани одоо хээл хахуулаад энийг авъя гэдэг өөр компани шалгараад байдаг. Өөр компани шалгаруулангууд нь нөгөө компани шалгаруулах нөгөө компаниа унгаагаад байдаг. Тэгээ нөгөө ажил нь явдаг. Яг ийм нөхцөл байдал бол одоо харагдж байгаа газар бол авилал хээл ахвал байна гэсэн. А гүйцэтгэл нь одоо манай нийслэл шиг 90% гарцсан 100% руугаа ингээд өгөх гээд ингээд бараг тий он гарахаас өмнө 100% руугаа хэдүүлэх хүргэн шүү гэд явж байгаа газар бол ямар юмны хээл ахвал байх вэ тий. Газ сайн компани шалгаруулад газ ажлыг эхлүүлээд газ гүйцэтгэлийг хангуулад бид нар энэ ажлыг хийж дуусгасан шүү гэж ард түмэндээ илтгэх ёстой л ажил байгаа байхгүй. Тэр тэнцээ чинь ашиг сонирхол гэдэг зүйл чинь өөрөө харагдаад байгаа байхгүй. Тийм.
одоо төрд гүйцэтгэлээр нь үнэлцээ. Яг гүйцэтгэлээр нь үнэл. Төрд тэрч маань нийслэл ингээ гомдсон хувийн компаниуд аягүй байдаг юм байл л дээ. Ингээл манай хайг ингээ бүх юмараа шалгарч ийсэн чинь нийслэл өөрсдийнхөө компанид өгчлөө. Тэр дарга нь өөрийнхөө дүүд өгчлөө, ахад өгчлөө. Манайх бүх юм маань тэнцсэн байсан. Энд тэн дээр ч орох гэж тэдэн жил хичээсэн энэ төргээл би ингээд нийслэл энчээ та төлөөр л гэж хаад энчээ гомдсон байсан компаниудыг би хит удаа харж ирсэн байхгүй. Үүнийг ийм тохиолдол байх боломжтой юм уу? Тэр чинь шалах газар байгаа шүү дээ. Одоо шүүл тендер зарлалаа нэг компани шалгарлаа гэж үү те. За тэр компани хүмүүлүүд нөгөө шалгараагүй компаниуд нь гомдол гарах хэрэгтэй хуулиараа. Гомдол гарна. Тэнгүүт нь тэр чинь нийслэл биш сангийн яамнаас ажлын хэсэг байгуулагдаад сангийн яам тэр худалдаа авах ажил шалгадаг байхгүй. Сангийн яамнаас шалгаад үнэлгээ зөв байна уу? Дүнэлтэн зөв гарсан байна уу? Ямарваа нэгэн ажил явсан байна уу? Гадна дотноос нөлөө байна уу? Сангийн яам шалгаад, за сангийн яам шалгаад хэрвээ ямар нэгэн тийм юм байсан бол шууд хүчингүй болгодог. Хээл ахуулын авилгалын асуудлын шинж тэмдэг илэрхэм шууд атак ирүүгдэг. Тэрнээс бол одоо бид нэр өөрсдөө ингэ сууж маа гэдэг асуудал биш байхгүй. Гомдол гарах юм бол шууд сангийн яамдаа гомдол гаргаж явчихна. Энд чинь бас өөрөө харах, хянах, дахин шалгах тийм процедур байгаа шүү дээ. Тэрнээс бол тийм айгүй тийм амар хялбар зүгээр хэдүүлээ нэг чихэр найздаа маа гэж өгж байгаа юм шиг тийм процедур бол явдаг байхгүй. Тэгээ тэрийг бас иргэд маань бас айгүй сайн ойлгох хэрэгтэй тийм. За одоо сүүлийн асуулт. Би ингээд нийслэлийн нэг удирдах албан тушаалтай хүнтэй ярилцвал асууна гэж бүр ингээд байнга боддог байхгүй. Энэ явган үний зүгээр байгаа замыг яага хуулаад энэ хогийн боржуурыг яага байнга солиод идэм бэ? Одоо ингээ манай гэрийн уртлын ингээ зөв зүгээр байгаа замыг хуулахаар миний ингээ гол хаалаад гэхгүй энэ цэмдийг хаашаа авч явах юм бол энэ хүн хэдэн дөрөвний цалин авч байгаа л тий. Эсвэл энэ одоо өмнөх даргын үед ч юм уу тий тэр компани нь энийг солино гэд мөнгө аваа гэрээ хийцэн болохоор албаар тэрийг хуул сольж гинүү ч гэж хардах шиг энэний цаана юу н ямар процесс өрнөдгийг эсвэл бид нэр үнэхээр ойлгодоггүй юм. За энэ засвар үйлчлэгээ гэж байгаа. Засвар үйлчилгээ хамгийн бага авч болох үйс. Одоо засвар үйлчилгээндээ бид нэр мөнгө зарцуулж байгаа шүү дээ. Тэ? Maintenance гэж байгаа тэ. Тэр засвар үйлчилгээнд хамгийн бага мөнгө зарцуул олон улсын том хотуудын судалгаан дээр бол ийм чулуун хатан дээр бол хамгийн бага зарцуулт юм байна. Тэгвэл арчилгаа хамгийн багтаа гэсэн үг болж шүү дээ тэ. Багтаа нэгт. Тэгэхээр тэр арчилгаа хамгийн багтаа гэдэг чинь өөрөө урт насалтай байна. Урт насалтай болохоор чинь тэндэл нийс байнга нөгөө солиулахгүй тий. Жил болгон нөгөөд бид нар чинь нэг топигаар ингээ хийдэг гэсэн шүү дээ. Жил болгон тэрний засвар гэж болохгүй. Жил болгон бордюр солино гэдэг асуудал байхгүй. Өмнө яадаг гэсэн та санаж байгаа шүү дээ. Өнгөрсөн жил тавьсан бордюр нь ганц өвлийг давхгүй. Нөгөө давсандаа идэгдээд, усандаа идэгдээд ингээд бутаад үүрээд унцдаг. Бордюр нь буцаад үнчгээр нөгөө явган үний зам нь бордюраа дагаад налаад унцдаг. Тэгээ явган үний зам нь өөрөө ингээд юм он том болоод ингээд налаад хэвтрэл өсчдөг. Тэгээ тэрий чинь очиод засч янзлна гээд янзалдаг дараа жил нь дахиад тэр нь болдог дараа жил. За нийслэлээс ямар бодлого үрж байгаа нөхөд бид нар энэ замыг засахтаа дахиж энд гар хүрэхгүйгээр 5-8 жил гар хүрэхгүй засъя гэдэг. За яг наад чинь зам дээр бодлого явуулсан тийм автозам дээр. Автозамыг ихийг бид нэр одоо энэ жил засчаад ихэнх ажлууд дууссан. Дараа жил бид нэр дахиад нэг 53 км-ийг бол засч янзлаад автозамаа засаад дахиад бид нэр автозамын засалт болоод 5-8 жил Улаанбаатарт хүрэхгүй. Өмнө жил болгон яадаг байсан. Хичээл орохын өмнө хуулаа. Хуулдаг. Баах нүхнүүд бөглөдөг. Нөхдөг. Бизнес л байсан биттэй. Тийм биттэй. Ингээл одоо ч байгаа бол хэлэстэй тийм. За одоо энэ чинь бид нэр чулууг тавьчин, за бордюр тавьчин. За тэр чулуу бордюр хоёр ч өөрөө буторч унахгүй. Цас борон төсвөртэй үүрээд унаад байхгүй. Тэгээ явчин. Тэгмэл бид дахиад 5-8 жил энэ явган үний зам бордюр гэсэн ямар үг мартна гэсэн үг. Тэгээ манай иргэд бас нэг зөв ойлголт байх хэвээр. Тэнцэнээс хуулж авч байгаа нөгөө нэг явган үний замууд байгаа штэ. Тэд нар маань нөгөө гэр хорооллын доторх зам, за нөгөө туслах замууд, байшин хорооллын туслах замуудын засвар үйлчилгээ болон шинээр тавьж байгаа замд ашиглагдаж байгаа байхгүй юу? Тэр одоо өөр юу хийж яах юм бол гэр хорооллын явган үний зам, байшин хорооллын явган үний зам, явган үний засварт зарцуулах мөнгөний нэгтгэхэд бид нар хотын төвийнхээ замыг чулуу болоод боржин болоод засаад за тэрчнээс гарч ирж байгаа бүтэн автонгуудаа бид нэр гэр хороол, байшин хороолол болон туслах шин замууд дээр тавьчих байгаа байхгүй. Зөвхөн энэ юу гэх юм бол энэ менежмент. Тэрнээс бол энэ хил амнаас хэдүүлээ айгаад явах юм бол хотын төв дээрч бутарсан, үүрсэн бордюртай, явган үний замтай байшин хороолн, гэр хороол, шин завж байгаа бутарсан, үүрсэн тийм юмтай л байна.
Тийм бол нэгэнд нэг мөнгө зарцуулж штэ. Нэгэнд нэг мөнгө зарцуулж байгаа юм шийдвүлээ төвийнхээ замуудыг гоё чулуун болгочих, гол масжилтаа болгочих. За бордюр гэдэг нэг балан асуудлыг жил болгон солидөг бутарч унсны нэг гачин бордюраа болчих. За гарч иж байгаа зөвхөн материалуудаараа бид нэр туслах замуудаа хийчих. Яг л ийм бодлогыг барь явж байгаа байхгүй. Тийм. Гэтэ яг нь яалчгүй зөв зүгээр байгаа зам хуулаад тахал хэвээр. Үгүй тэр чинь хуулаад тэнцэн буцаад өөр газар шинээр зам бариад ичиж байгаа шүү дээ. Тийм юм байдаг. Яг нэг юуныг бүрчлэн мэдэхгүй л юм л та. Ингээд одоо бас нэг сонирхсан сүүлийн асуулт асуучаа. Одоо ингэж штэ. За өмнөх засаг дарга нь одоо байгаа тийм үү? Засаг дарга нь бүгдээр байгаа штэ хуучин. Одоо ингээд Нямбатар гэдэг хүн одоохондоо одоо цаг дээр байна тийм үү? За ажиллая гэдэг ингээд хэрэлдээд явж идэг юм биш. Тэрний өмнөх засаг дарга нар байгаа штэ. Тэдний одоо ингээд уучдаг байсан компаниуд ч гэсэн байгаа штэ. Замын боржуурын юуны. Тэднийг ингээд та дунднаар жамжмаас анзаарч байгаа штэ. Тэгээ залан хүн юмжмаас цохол төрөн штэ хүн л юм чинь. Тэдэрт одоо ингээд ямар ч утаанч буураагүй, ямар ч асуудал нийслэлийг нь бүх иргэд ингээд бухимдалтай тэгсэр ад жаргалтай Улаанбаатар гээд тавлчаад алуу болцсон бахад тэр хүмүүс ямар ч хариуцлага хүлээгүй. Одоо тийм ингээл зүгээр юм. Одоо ингээл зүгээр ингээл цаашаа шийдэл олъё бид нэр сайжруулъя гэж явах юм уу? Гэхдээ наад чинь тэр миний ярьсан уламжлалын асуудал байхгүй. Одоо тийм байхгүй. Одоо яг одоо бид нар одоо энэ цаг хугацаанд бол Нямбатар дарааг бид ингээд ажиллаж явж штэ. За ингээд ажиллаж явдаг дараа нь хизээ нэгэн цагт өнөө маргааштай ч биш юм аа гэхэд хизээ нэгэн цаг дахиад шинэ дарга нар солигдно, шинэ иргэдийн хурал байгуулагдана, шинэ сайд дарга нар ингээл гарна штэ. Тэгэхэд яг энэ үе дээр бид нар энэ ажлаа эхлүүлээд уламжлал гэдэг асуудлыг тасдан зогсоогоод шинжилэл гэдэг асуудлыг үгүй гэдэг асуудал байгаа ч байхгүй. Яг л тэр үгээр. Одоо бид нар метроныхын эхний шугамыг барьчих. Трамвайгийн эхний шугамыг барьчих. Газныхын эхний шугамыг хийчих. Автомашинуудын утааг багасгаад бид нар хүн түнд галуудыг авчий. Хурдны замаа барьчих. Дээрээс нь Улаанбаатар тойрог замаа барьчих. Дараачийн үе метроныхоо 2 дахь шугамыг барь. Трамвайныхаа 3 4 дахь шугамыг барь. За айл өрхүүдээ газууд тусан бод энэ цахилгаан станцуудаа газ руу оруулах дараачийн үе тий. За дараачийн үе 3 дахь 4 дахь хурдны замуудаа байр. Тэ яг ийм асуудлуудаа манай дараачийн үе орж яваа гэдгийг л тавьчаал хэрүүлээ гэж байгаад байгаа үе байхгүй тий. Одоо тийм нөгөө нийслэл худлаа яриад ийн гэдэг чинь мөнгө нь байхгүй байх чинь трамвай барих чинь ингээ худлаа яриад ийн төсвөө нь байхгүй мөнгө нь зарцсан байх чинь ийм юм барина гэдэг энэ туулны хурдны зам барина гэх мөнгө нь байхгүй штэ судалгаа нь байхгүй штэ тэзүү нь байхгүй штэ энэ төр гэдэг. Та яг хариуцлагатаар хэлэхэд боломжтой болохоор л нэг суур үндсэн зарчим дээрээ л ингээ хийнэ гэж явж байгаа зү тий. Үгүй штэ. Одоо миний өмнөх дарга нарын тэ улсыг удирдах явж исэн өмнөх дарга нартай би хатуу хандаад байгаа зүйл бол тэр байхгүй. Та нар өнөөдрийг хүртэл энэ асуудлыг шийднэ гэж өнөө маргаашийг ард иргэдийг биднийг хуурж явсаар агаад энэ асуудлыг залуучууд биднэрт өвлөд өгсөн. Тийм болохоор та нарт шүмжлэх хэрэг байхгүй гэдэг би хатуу байр суурийг бол бариад байгаа чи энэ дээр л байгаа байхгүй. Тэ бид нар бол шийдлийг явуулж. За одоо жишээлбэл сэлб баригдал явж байна. Тийм ээ? Баригдал явж байна. Туул хурдны замын тендер шалгарсан компани шалгараад орцсон. Одоо 3 сард замын ажил эхлэх гэж байна. За юуны Улаанбаатар хотыг тойрсон 2 тойрог автозамын газар чөлөөлтөнд нь бид 350 тэрбум төгрөг сая төсвөөр батлаа авчлаа. Одоо шууд бид газар чөлөөлтийн ажлууд тасгийн орно. Энэ за тэг хог шатаах үйлдвэр маань аль хэдийн гэрээ байгуулагдсан, аль хэдийн компани шалгарсан 3 сард үйл ажиллагаа эхлээд ингээд явна. Тэгэхээр энэ юу гэх юм бол энэ нүдэнд үзэгдэж гаранд баригдаж байгаа ажлууд явж байна. Айгүй хүн түнд ажлууд те. Айгүй хүнд ажлууд. Гэхдээ энэ бол ингэхнээсээ газарт суурай тавиад ажил нь хийгдээд явж. Одоо сэлб бол 20% нь гараа явж байгаа шүү дээ. 3950 нэг талбарыг чөлөөлсөн шүү дээ. Тэгээд тэрэн дээр ч одоо 20% дээр явж шүү дээ. Бодоод үзэлтэй тийм байна. Сэлб өнгөрсөн жилийн үдээд чинь бид нар яг ингээд сэлб төслийг хэрэгжүүлнэ гэж яриад явжсэн шүү дээ. Яг жилийн дараах чинь нөгөөдгөн бүх компаниуд нь тендерээр ялаад, шалгараад сонгогдсон ажил нь эхэлсэн 20% дээр явж. Дараа жил бид нар ихнийхээ үг ингээд ашиглалтанд оруулаад явна гэж байгаа. Тэр бол ингээд яг хөрсөн дээр буугаад явж байгаа шүү гэдэг бас. Хэрэг манай бас та бүгд маань бас итгэхгүй бол газар дээр нь очиод үз. Харуулж болно энэ баригдаж. За яг энд туул хурдны зам баригдана. Яг одоо зогсож байгаа дээр ч баригдана ч гэдэг юм уу те. Ингээ яваад эхэлнэ. Тийм болохоор бол хөрсөн дээр нь буулгана, хөрсөн дээр нь буулгахын төлөө явна. Тэ. Тэгээ ямар ч хөрсөн дээр буухад ирэх биш нэг нүдээр үзээд гараараа очиж тэмтэрч барьж үзээд за энэ
Нямбатар гэдэг хүн, Амар Тушин гэдэг хүн тий худлаа яриаггүй байна гэдэг нэг эрхөө шитгэх байлгүй тий. За ойлголоо. Бас мэдхгүйсэн юмнуудаа мэдж авлаа. Мөнгөний тоо гаргаж ирсэнд баярлалаа. Хүмүүс ерөөсөн мөнгөний тоо хэлдэггүй байхгүй. Одоо чи ингэ мөнгө яасан гэхээр Монгол чудрагсаас хэцүү байна гэл ингээл би нөгөө зогсоож чаддгүй яа надаас насаар албан тушаалаар дээр зогсоож чадахгүй. Танаас бол мөнгөө яар гэж чад айгүй фтэхээ яриулчлаа. Тий. Үгүй энэ чинь нууц хаагаадах юу ийсэн чинь тий. За энэ манай редакцийн одоо анх шаваа тавьсан тухай түүхтэй сэтгүүлээ энд өгье. За тэгээ би өөрөө бичгийн суурьтай, сонины суурьтай сэтгүүлч учраас өөрөө бичсэн номыг танд өгье. Миний урилгыг хүлээж авч цаг зав зарцуулсанд баярлалаа. Одоо тэгээ завгүй л явж идэг юм шиг харагддаг ч лайв дээрээс. Харин тий. Тэгээ одоо нэг сургууль цэцэрлэгүүдээ гэж нэр нэг оны жилийн дараа жил одоо он гараад өнгөрсөн жилүүд дээр ингээд явахгүй гаццсан байсан 82 сургууль цэцэрлэг ашиглалтанд оруулахаар явж байгаа. Тийм. Тэгээд одоо тэрний бас санал ширээ гэдэг асуудлаа бас нэлээд л алдсан гэж бодож байна. Тэр чинь бүр ханнаасаа эхлээд бүх юм нь өөр бидтэй. Харин тийм. Одоо чи бодоод үзэлтэй маа. Энэ жил чинь бид нэр 39 сургууль цэцэрлэг ашиглалтанд оруулаа. Дараа жил бид 82-ыг оруулах гэж бодож байгаа. Тэгжид энэ сургууль цэцэрлэгийн хүртээмж нэг ангитай 60 70-уулаа суугаад нэг юм ширээн дээр 2 сандалтай 3 хүүхэд сууж ин гэж бодоод үзлээ амар гоо. Тэгтээ нэг сурагч багтыг сууж л байдаг. Амар юм өөрчлөгдөв. Тийм тэгэл одоо алдсан шүү дээ. Алдсан. Тэгэл өөрчлөлтийг авчирна.